За астролог сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдөр бол онцгой өдөр. Учир нь бол могой жил маань улиран одож, морин жил маань ирэх гэж байгаа. Яг ийм зааг үе дээр одоо хэдүүлээ дахиад уулзч байна. За энэ өдөр ямар учир утгатай вэ гэхээр за зөвхөн астрологийн тухайд гэхэд маш олон сонин үйл явдал болж байгаа өдөр 17-ны 2 дугаар сарын 17-ны энэ өдөр бол за Хумхын ордны 28 градус одоо эртэлт болж байна. За энэ бол зүгээр нэг одоо байж байдаг үргэлжил болдог одоо тийм эртэлтүүдээс жоохон өөр гэж байна. За яваараа өөр юм бэ гэсэн чинь 18 жил хагасын дараа буюу одоо өөрөөр хэлбэл 2008 он, 2009 онд тохиож ирсэн тэрхүү эртэлтийн яг төстэй тийм энерги одоо тийм гариг иргэсийн төлөв байдлууд бол окторгойд тохиож зэрэгцэж ирж байгаа юм байна л да. За тэгэхээр 1900 дээрэс нь 18-аас бас 90-91 оны үед явдалтай бас их төстэй гэж байгаа юм. За тэгэхээр энэ үйл явдлуудын одоо юугаараа ямар өөрчлөлтүүд авчирдаг, яваараа өөр юм бэ гэдгийг нэг жоохон бас хэлчихвэл хүмүүс өнгөрсөн амьдралуудаа эргэж харах юугаа одоо ямар төлөвлөгөө, ямар амьдралын чинь үйл явдлууд дахин давтагдж чинь, ямар нь сайн тал руугаа давтагдж чинь, ямар нь үйл явдлыг хааж төгсгөж байна гэдгийг ойлгоход бас тустай байх юм болоо гэж ингэж байгаа. За тэгэхээр энэ арай өөр бусад одоо 18 90-91 2008 2009 гэсэн энэ онуудыг хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ бол одоо таны ancestor буюу одоо өвөг дээдсүүдийн чинь одоо тэр юу гэх юм холбоо гэх юм уу? Тэр зүйлүүд дахиад одоо энийгээ дахиж өөрчлөө. Эн чинь одоо дахиад үе өнгөрөөж эсвэл эн чинь одоо өөр шатанд гарчээ гэдгийг дахиж юм сануулгах иймэрхүү үйл явдлууд энэ хэртэлтээр тохионо гэдэг. За тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхээр таны одоо амьдралын уртаа тийм хугацааны энэ үйл явдал одоо 90 он, 91 он, 91, 92 он гэдэг чинь 90, 91 он гэдэг чинь хэд вэ тэгэхээр 25 6 жил болчихж штэ тий. За энэ үйл явдал 2008 9 он гэхээр одоо хэд байх вэ? 10 хэдэн жил тий. 18 28 гэхээр ч 18 9 жил болчихж штэ. За энэ үеүүдийн үйл явдлуудыг эргэж санах хэрэгтэй. За энэ урт хугацаанд залуу хүн байсан хүмүүс бол одоо мэдээд насан туршсан байгаа. Тэр үед насан туршсан байсан хүмүүс бол одоо бас нэлээд нас тогтчихсон, амьдралын ухаан суучсан, ухаарчсан, юун дээр алдсан, юун дээр онсон бэ гэдгийг одоо эргэж хараад алдсан дээрээ өөрөө ухаарл аваад олсон дээрээ амжилталтан дээрээ олон баяжуулаад ингэ явж байгаа гэдгийг энд бас хэлэх гээд ах шиг байна л да энэ астрологчид бол. Тэр маш тийм том амьдралын нэг chapter одоо намаар бол нэг бүлэг. Энэ үе чинь бол одоо эргэж ирчээ дахиад одоо тэр сануулгах тийм эргэж үе хийж байна гэж. Гэхдээ энэ бол арай илүү хай түвшинд одоо би арай илүү дээд түвшинд яг адилхан хэрэг үйл явдал тогтчих юм бол тохиож байх юм бол арай илүү дээд түвшинд гэж байна. За 18 9 жилийн өмнө гэдэг нь бол мэдээж 2008 9 он тэр үед юу болсон бэ гэдгийг одоо санаарай. Би бол маш сайн санаж байна. Тийм бол маш чухал олон үед амьдралд маань өрөөснийг би бол одоо хөгтөлтэйгээ яриад сууж байна. За тэгэхээр энэ бол ерөөсөө 18 9 жил 18.5 18 жил хагас 19 жилийн тусад бол таны амьдралыг чи одоо тийм бичлэг яг юм толинд тусгаж байгаа юм шиг иймэрхүү эффектүүдийг танд харуулна гинэ. За энэ яаж байгаа юм гэхээр сарны хойд занглаа. Сарны урд ба хойд занглаа гэж ярьдаг тийм. За энэ бүхэн бол дахиад тэр одоо кармик буюу одоо хувь тавилангийн тэр нэгэн үйл явдлыг дахин илэрхийлээд байдаг юм байна л да. За тэгэхээр 18 жил хагасын дотор яг тэр сарны занглаа дахиад энэ цэг дээрээ эргэж ирж байна гэдэг чинь таны одоо тэр зодиакийн тухайн одоо тэр отод эргэж ирж байна гэсэн үг. За жишээлбэл 89-91 оны оронд
сарны хойд цаглаавал яг энэ хумхын ортонд байж ирсэн байх. Тэгэхээр 89-с 91 оны хооронд болсон өөрчлөлтүүдэд та бодно гэсэн үг. Хумхын ортонд ирж байна гэдэг чинь хэрвээ та одоо жишээлбэл Арслангийн ордон байлаа гэж бодох юм бол хумхын ордон бол таны яг эсрэг талд байрлаж байгаа учраас таны 7 дугаар гэр гэсэн үг. За миний хувьд бол одоо 8 дугаар гэр гэж байна уу 6 дугаар гэр гэж байж байгаа хаа та одоо охины ордын хувьд бол 6 дугаар гэх мэт ингэж сайлуулж явчихдаг л да. За 2009 8-9 оны тухайтад бол бас дахиад хойд занглаа хумхын ортонд ирсэн. За тэгвэл сарны хойд занглаа ирж байгаа штэ. За тэгвэл 26-аас 28 хоорондын хооронд одоо дахиад энэ занглаа дээр ирж байгаа юм байна. За энэ одоо занглаа буюу одоо энэ сарны энэ бичлэгүүд энэ хумхын ортонд буцаж тохиож байна гэдэг бол чиний яг тухайн чамд хамаатай чиний тэр гэрүүдэд болж байгаа тэр үйл явдлуудад дахин үйл явдлууд давтагдах гэхдээ илүү дээд шатнд давтагдах ийм учиртай гэж үздэг юм. За тэгвэл дэлхийн хэмжээнд энэ юу байдаг вэ гэхээр ерөнхийдөө дэлхий ч яг ерөнхийдөө энэ ямар учир утгатай вэ гэхээр те хувь тавилангийн өөрчлөлт. Тэрний одоо өмнөх одоо болсон үйл явдлуудыг тэр цонх эргээ тэр цонх руугаа эргэж харна гэсэн. Тэр чинь одоо жишээл тэр үед таны карьер өөрчлөгдсөн бол яг тэр карьерийн өөрчлөлт одоо ямар болцсон. Эрүүл мэндэд чинь тэр үед ямар нэгэн өөрчлөлт гарсан бол одоо тэр чинь яаж өөрчлөгдсөн. Харилцаа холбоонд чинь өөрчлөлт гарсан бол одоо яг тэр ямар төвшөнд давтагдах юм бэ гэдгийг л эргэж харна гэсэн. За энэ үед бол ерөнхийдөө бол хувьсгал их өрөндөг гэж нийгмийн хүрээнд бол хувьсгал маш том хувьсгалт өөрчлөлтүүд. За тэгээд 89-с 91 он гэж ярих юм бол одоо монголчуудын хувьд үнэхээр энэ том маш том өөрчлөлт гарсан жилүүд байгаа. 89-с 91 он гэдэг үлтэй. Тэгэхээр энэ бол маш том өөрчлөлт гарсныг бодоход бол одоогийн бас бидний дэлхийн үйл явдлуудыг хараад өөрсдийнхөө үйл бол орондоо үйл явж байгаа үйл явдлыг харсан ч гэсэн бас дахиад ерөнхийдөө хувьсгалт шинжилтүүд бол болох юм байна. Гэхдээ дээд шатнд гэж ойлгож болох нэ. За тэгтээ одоо энэ 26 оных югаараа ялгаатай. Энэ бол хайбрид гинэ. Хайбрид одоо буюу одоо тийм хослсон гэх юм уу те. Ийм холимог гэх юм уу. Тийм. Тэгэхээр энэ бол одоо зөөлөн тийм шийдлэл гэж ярил л да. Software update гэж байгаа. Энэ бол software update хийж байгаа юм шиг одоо тийм зөөлөн. Арай нэг тийм хурц тийм айхтар биш гэх юм л те. Өнгөрснийг давтна. Гэхдээ та тэрнийхээ түвшин дээр тэр өнгөртөнд хийсэн тэр өөрчлөлтийнхаа түвшин дээр дахиад шинээр шийдлээ явуулна гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө 22 хэрвээ одоо жишээл 2008 онд та хийсэн тэр нэг шийдлэл маш том өөрчлөлтүүд таны гэр ордоос шалтгаална шүү дээ. Тэр өөрчлөлтүүдээс маш том төв шийдлэл өөрчлөлтүүдээс ямар нэгэн тийм хийгээгүй гүйцэтгээгүй тийм кармик хувь тавилангийн одоо шинжтэй тийм юмнууд байсан бол одоо энэ 26 он бол тэрийг хамгийн сүүлчийн шаталтанд бүр оргил үед нь авчирч өөрчлөх юм уу сануулга ирэх юм байна л да. За тэгэхээр ерөнхийдөө энэ өөрчлөлтүүд болоод энэ юунуудыг бол энэ ариг хэрэгсэн маш олон өөрчлөлтүүд цугларал тэгээд дээрэс нь нар сарны ялангуяа нар сарны энэ хэртэлтийн үед үргэлжийн зарим нэгэн том өөрчлөлтүүд гарч идэг. Гэхдээ хэртэл болохоос зарим хүний хувьд бол 6 сарын өмнө тэр үйл явдлууд өөрчлөлт ороод эхэлсэн байдаг. Зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол 6 сарын туршид одоо энэ хэртэлтээс хойш 6 сарын туршид том өөрчлөлтүүд ороод эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр энэхээр та энэ бүхнээс үүдээ та юу өөртөөс асуух вэ нэрчлээ гэхээр 91-92 онд танд юу болсон бэ? Таны амьдралд та ямар шинэ амьдрал руу өөрөө хөл тавьсан бэ? Тэр чинь одоо шинэ ажил чинь байж болно, гэр бүл чинь байж болно те. Эсвэл одоо албан тушаал болоод эрүүл мэндийн асуудал чинь байж болно шүү дээ. За дараа нь 2008-9 онд танд бас юу болсон бэ? Ямар одоо маш том шинжилгүүдийг тэр үед та хийсэн. Таны амьдрал шинээр эхэлсэн юм уу? Гэр чинь өөрчлөгдсөн юм уу? Тэр сүтмийн амьдрал чинь өөрчлөгдсөн юм уу гэдэг. Энэ бүхнийгээ эргэж нэг санчаарай гэж байна. За тэгэхээр энэ өөрчлөлт
Энэ одоо өөрчлөлт гişүү. Энэ эрсдэлт маань хумхын ордны 28 градус гэж хэлж байгаа. За энэ бол хумхын ордны тухайтууд бол одоо маш чухал шинжилэл явагдана гэж байна. За тэгээд дээрэс нь энд бол дэлхийн ван гэж ярьдаг далай вангаар дэлхийн ван гэдэг Плуто гэдэг. Энэ гариг ангарагтай нэгдэж юуны хумхын ордонд орж ирж байгаа юм. Тэгэхээр дэлхийн ван гариг гэдэг бол галт шуугтай юу яадаг төсөөлдөг. Галт шуугд бол өнсөн дотроос тагшин гэж амилж гарч ирдэг. Аль эсвэл одоо нөгөө авгалтай маш удаан жил ингээд авгалтай хэлбэрээр ингээд боловсрлоо л ингээд газрын гүнд байж ийсэн авгалтанаасаа эрвэхий болоод истэх. Тэр үйл явцыг бас эдэр яг тэрнтэй төстэй үйл явц шүү. Энэ хоёр одоо ангараг болоод дэлхийн ван гариг Плуто гаригуудын ийм одоо нэгдэж байгаа энэ хэртэлт бол гэж яриад байгаа юм. За тэгэхээр хумхын ордны тухайд бол тийм л үйл явдал л дээ. Таны нэгдүгээр хэрт болж байгаа учраас. За тэгэхээр нэгдүгээр гэрээсээ одоо шивл тойрог хавтгай дээр Зажикийн 12 одын хавтгай дээр үцхээр бол тойрог дагуу хэрвээ яг шулуун шугам татчих юм бол нэгдүгээр гэр нь хумхын ордон гэх юм бол эсрэг талынх нь 7 дугаар гэр байдаг. Тэр нь бол мэдээж Арслангийн ордон гэдэг. За тэгэхээр эхлээд хумхын ордноо ярьж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол маш чухал. Хувийн өөрийн чиний өөрийгөө шинээр бүтээх маш чухал тийм боломжуудыг олох үе гэж шинэ эхлэлийн үед. За түрүү хэлсэн авгалтай байжгаад одоо тэр чинь боловсрол туусаад эрвэхий болж нисэх цаг орчин гэсэн. Тэгэхээр та өөрөөр бол ертөнцийг хэрхэн өөрөөр харах вэ? Төр төрхөө яаж өөрчлөгдөх вэ? Гэдгийг бодох нь шүү дээ. Энэ үеэс эхэлнэ. Магадгүй 6 сарын өмнөөс эхэлсэн ч байж болно. Одооноос эхлэх юм бол одоо дахиад 6 сарын туршид энэ өөрчлөлт явагдана гэж байна. Өөрийнхөө үн цэнийг цоо шинээр харна. За тэгээд энэ үед бол мэдээж өөрийнхөө чи гэдэг талаасаа бүх юм өөрчлөгдөж байгаа. Дөрөнгө бүх юм өөрчлөгдөж байгаа учраас мэдээж материалын ертөнц, санхүү, орлого, мөнгө, карьер бүх юмтай л холбогдно гэсэн үг. За тэгэхээр дээрээс нь бас сугар гараг Венера. Таны бол сарны хойд цаглаатай нэгдэж байгаа юм байна. За тэгэхээр сарны хойд цаглаа гэдэг бол ерөнхийдөө кармын шинжтэй, дисчиний хувь тавилангийн шинжтэй тийм зүйлүүд байдаг. За хойд цаглаа болоход дандаа л тийм хүсэл, тэмүүлэл, ирээдүй маш ядаа тийм их урагшлах тийм одоо дэвших хөгжих тийм одоо санаанууд их дэмждэг учраас мөнгө олох таны арга барил өөрчлөгдөх хэрээр бол санхүү таныг гариг хэрэгсэн бол санхүүгийн хувьд таныг тийм ивэх тийм бэлэг хувь тавилангийн бэлгийг ирүүлнэ гэж байна. За тэгэхээр энэ юу вэ гэхээр мэдээж гинт байдлаар та илүү сайхан одоо байр сууцад ордог ч юм уу. Эсвэл илүү одоо амьдралын таатай боломж нөхцөлтэй тэр газар руу нөөж шилждэг ч юм уу те. Тэгэхээр энэ магадгүй таны төлөвлөгөө биш. Та ерөөсөө огт төлөвлөж байгаа. Гэтэл хувь тавилан танд гинт тийм бэлгэлдэг гэсэн. Ийм байх магадaltaй гэж байна. За хувийн одоо өөрчлөлтийн тухайтад бол та одоо хувь тавилангийн тийм өөрчлөлтийн тийм үе таалга бол танд ингээд өмнө чинь танд ингээд нэгдэж ирж байгаа юм байна л да. Плуто гараг, Марс гараг, ангараг гараг хоёр гэх юм байна те. Энэ өөрчлөлт бол энэ Плуто буюу дэлхийн ван, Марс буюу ангараг гараг хоёр бол чамд бач хүчтэй тийм боломжийг олгохоор та энэ төлөвлөгөө зогсоож боломгүй тийм маш их тийм хүсэл тэмүүлэл өөрчлөлтийн те хуучныхаа бүр бүсэн тасдаж хий. Цоо шинээр эхлэе. Энтэр гэсэн иймэрхүү өдөөлт гэдэг юм уу? Одоо ийм хүсэл тэмүүлэл таныг бол одоо ингээд урагшлуулах юм байна. Нэгэнтээ танд одоо ингээд энэ замаар явхад танд ерөөсөө агс байхгүй маа гэсэн бол та цоо шинэ зам орно л гэсэн. За тэгээд бол одоо иргэсийн тэр одоо маш олон эрхэс гаригуул хумхын ордонд орчиж байгаа болохоор танд бол заримдаа болоод тийм эд шидэж шиг тийм таны байдлаар үйлчилж тийм уууд ирнэ гэнэлтэй. Тэгэхээр та гинт одоо тийм ертөнц дэлхийд дахнаач гэдэг юм уу олон нийтийн юм ч гэдэг юм өөрийгөө гинтгийн тийм харуулах тийм боломж олддог ч юм. Ийм уууд ирнэ гэж. За мөнгө болоод одоо амин одоо биш
Эрүүл мэнд болоод одоо амин элч хүчийн тухайтад бол ангараг гарыг маш хүчтэй төлөв. Маш тийм хүчтэй их энерги одоо буцалж ориглох нь байна л да. Баг бүх юм хийх урагшлах бас асар их тийм хүчээр урагшлах тийм урам зориг орж ирнэ. Тэгээ энэ бол таны хувьд бол одоо учраас эрүүл мэндийн тухайтад бол энэ бол та бол нэг тийм хувь тавилангийн шийдтэй тийм одоо дасгал гэх юм уу? Одоо өөрийгөө одоо жих энэ л дэглэмийг бариулж гэдэг юм уу? Яг энэ л спортоор хичээлүүлж гэдэг юм уу? Эрүүл мэндэд чинь сайн юмнууд хоёр ярьж штэ. Энэ л зүйлийг би хийх юм бол үргэлж ирч хүч маань ингэж ориглох юм байна гэдгийг тэр нэгэн мессеж мэдээллүүдийг энэ үед авч хам. Тэр нь болохоор таны энергийн одоо тийм таны амин одоо орон зай энерги чинь болоод физикал бие махбодыг чинь ингээд тийм баригдсан зогсмол байдалтай тийм гацсан байдалтай байсан тэр ич хүчийг чи бүгдийг цэвэрлээд өгч гэж байна. За тэгвэл харилцаа холбооны тухайд бол энэ би түрүү нэгдүгээр гэргээд 7 дугаар гэрчсэн шүү дээ. Тэгэхээр таны бас энэ яг хэртэлтүүл бас таны 7 дугаар гэрт болж байгаа юм байна шүү. Тий. Нэг 7 дугаар гэр хоёрыг аюу хөндөж байгаа юм байна шүү. За тэгэхээр энд харилцаа холбоо бол таны 7 дугаар гэрт гэсэн байна. Үгүй. Нэгдүгээр гэр 7 дугаар хоёрыг яг өөдөөс харж байгаа учраас гэсэн байна. Тийм байна. За тэгэхээр та нэгдүгээр гэрт буюу таны хувийнхаа ордонд гэрлэл хэртэлт болж байгаа учраас яг таны эсрэг талын 7 дугаар гэр чинь таны харилцаа холбооны гэр баггүй. Тэгэхээр энэ дээр бол гентийн одоо тийм шок байдалтай. Бүр гентийн тийм цочрол өгмөр тиймэрхүү үйл явдлууд тийм одоо огт бодож төлөвлөж байгаа тиймэрхийн өөрчлөлтүүд гарна гэнэ л дээ. Тэр нь магадгүй чиний эхнэр нөхөр бизнесийн түнш удаан хугацааны турш хамт амьдарсан хайр сэтгэлийн холбоотон ч юм уу тэдний зүгээс одоо тийм өөрчлөлтүүд орж ирнэ гэсэн байна. За. Тэгээд карьер амжилтын тухайтад бол энэ үед бол таны 11-р гэрт бүхнийг ивэхч барахсууд гараг тохиож байгаа юм байна. Тэгэхээр энэ бол та яг гэхээр барахсууд гарагийн нөлөөгөөр бол та шагнуулна. Одоо мөнгө санхүүгийн одоо бүр маш тийм их асар их тийм орсол орж ирнэ. Тэгээд тэр энэнийхээ хүчээр одоо тэр нийгмийн болон одоо бас бусад сүлжээ. Ерөнхийдөө тэр таны одоо танилын хүрээ гэдэг юм уу, карьерийн хүрээ тэр сүлжээгээр дамжуулаад одоо албан тушаал ахих тэр иймэрхүү боломжууд бол танд орж ирнэ гэсэн байна. За энэ хүрээд хумхын ордны ерөнхий төлөв байдлыг өндөрлөе. За дараагийнх бол загсны орд. За хумхаас эхэлчихэж байгаа одоо ингээд загс гэдэг хонь гээд явчихна. За загсны ордны тухайтад бол энэ хэртэлд 12 дугаар гэрт чинь болж байгаа юм байна. За 12 дугаар гэр гэдэг бол 12 болон 6 дугаар гэрийг чи хамарна гэж. За 12 дугаар гэр гэдэг бол сүнслэг байдал, карма буюу үлийн үрийн одоо хувь тавилангийн шинжтэй зарим нэгэн өөрчлөлт, тэр бүхэн төгсгөл. За тэгээд 6 дугаар гэр гэхээр бол таны ажил, өдөр тутам хийдэг ажил, дээрэс нь эрүүл мэнд энэ бүх асуудалд чинь хамаарна гэсэн үг. За маш гүнзгий сүнслэг, оюунлаг иймэрхүү үйл явдлыг энэ хэртэлд танд тийм үйл явдлуудын өөрчлөлтийг энэ одоо хэртэлд авчрах нэ. 12 дугаар гэр тэгэхээр их төвчжээ гэсэн үг. Тэгэхээр энэ бол 12 дугаар гэр гэдэг нь ерөнхийдөө эрэл хайгуул, тийм далд тухамсрын шинжтэй, тийм сүнслэг одоо эрэл хайгуул бас тийм ээ. Өнгөрсөн насны үлийн үрийн үйл холбооч гэдэг юм уу, нууцлаг ертөнцийн тухай, далд нууц холбоот мэдлийг сонирхох гэсэн ийм зүйлтэй холбоотой байдаг.
За тэгээд дээрэс нь ерөнхийдөө бас жоохон бусдаас тусгаарлагдсан байдал эмнэлэг байдаг юм уу? Альсвал одоо тусгай тийм хүн амтан орж гардггүй зөвхөн ганцаараа ажилладаг тийм нөхцөл байдал үүсдэг ч юм уу? Эсвэл гадаадд юм уу? Альсвал өдөө орон нутагт тусгаарлаж ганцаараа ажилладаг ч гэдэг юм уу? Эсвэл за тарихын тохиолдолд бол шорон мэтэр гэсэн юм байт юм л да. За тэгээд дээрэс нь сарны хойд занглаа бол одоогоор таны 1-р гэрт байж байгаа. За 1-р гэрт байна гэдэг бол таны өөрийн чинь бие, эргэтэн, гадаад өнгөтөрх, эрүүл мэнд энэ бүхнийг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр хойд занглаа 1-р гэрт болж байгаа энэ байх үед чинь одоо дээрээс нь сугар гараг бас танд бас энэ үед ивэлээ үзүүлж байгаа учраас илүү үзэсгэлэнтэй дур булаан энэ байдалтай байгаа учраас ёр бусын хайр дурлал учрах магадлалтай гэж байна. Хэрвээ одоо магадгүй та ганц бий бол алс хол оронд амьдардаг бол амьдардаг хэн нэгэнд бас хайр сэтгэлийн холбоо үүсгэж магадгүй юм л дээ. Ганц бий бол хол амьдардаг гэдэг чинь. За магадгүй зарим нэг хүмүүс бол энэ үед өөр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол бас ийм сайхан боломж тохиож магадгүй гэсэн байх юм. За тэгэхээр өөр нэгэн ерөнхий одоо амьдралын ерөнхий салбараар нэрээ явуучих юм бол одоо тийм кармик цэвэрлэгээ гэж байгаа. Тэр чинь бол одоо хувьд эвлэнгийн кармын түвшин гэхээр одоо өнгөрсөн амьдралаас эхлээд хэдэн амьдралч дэмжсэн байдгийг нэг тийм чиний цэвэрлэх ёстой, салах ёстой тэр зүйлүүдийг чинь хөндөж гэж байна. Энэ удаагийн хэртэлд. За тэгэхээр энийг юу гэсэн үг вэ гэхээр маш урт удаан хугацааны тийм карм буюу одоо үеийн үртэй холбоотой тэр нэгэн зүйлүүдийг чи эргэж харж тэрийгээ өөрчлөх, засах, цэвэрлэх тийм одоо мэдрэмжүүл бол маш юм гүн гүнзгий төрнө гэдэлтэй. Үеийн үрийн холбоотой гэхээр бол янз янзын юм байна шүү дээ, тийм ээ. За тэгээ зарим нэгэн хүн бол одоо энэ бүхнээсээ сална. Тэгээд дээрэс нь одоо албан тушаалын нэг юм тодорхой нэг тийм замаар одоо алхах гэж байгаа бол тэрийг бас нэлийн эргэж харах хэрэгтэй болох юм байна л да. Албан тушаал хийгээд бас чи ерөнхийдөө чиний амьдарч ирсэн тэр нэгэн зам мөргөж байгаа штэ. Тэрэндээ л цэвэрлэгээ хийнэ. Тэгээд одоо жишээлбэл албан тушаалын тухайд бол одоо хүртэл чамд тийм ч сайн биш. Олигтой татаа нөлөө үзүүлэхгүй байсан бол тэрнийг сална гэсэн үг, цэвэрлэнэ. Тэгээд өөрийгөө тэндээс чөлөөлнө гэсэн нэг иймэрхүү юм гарчина. За оюун санаа болоод сүнслэг одоо эрүүл авах, сүнслэг эрүүл авах гэж шүү бас их сонио. Энэ дээр ч гэсэн бас маш тийм эрүүл цэвэрлэгээ хийх хэрэгтэй гэж. Сүнслэг эрүүл авах гэхээр үл энэ одоо жишээлбэл тэр өвөг дээдсийн сүнс гэдэг юм уу, эсвэл чи тэр нэг юм дээд ертөнцийн тохиол сануулгыг хүлээж авах мах энэ ч гэдэг юм эсвэл шашин машины ч гэдэг юм уу те ихтгэл үнэмшлийн тэртэй их холбогддгийн 11-р 12-р гэр бол. Тийм болохоор одоо жишээлбэл би энд итгэлгүй энэ бол ерөөсөө шал худлаа энэ гэдэг бол чи тэрийг нэгээд харж чараач гэдэг юм уу те. Альсвал чи одоо жишээлбэл маш итгэж үнэмшиж явдаг тэр зүйл чинь нэг битсэн чинь биш байдаг ч юм уу те. Ерөөсөө чиний тэр дааж мөрлөх ёстой ч гэдэг юм эсвэл кармын төвшөнд бол энэ ерөөсөө миний амьдралж байгаа энэ арга гэх юм амьдарч ирсэн онжилуудыг энэ бүх зүйлд тарахгүй байсан болохоор тэрнээсээ салдаг ч юм уу те. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө энэ бол оюун зайны төлөвлөлт төвчний гэж юм зүгээр оюун санааны төвчөнд гэх юм бол та бас л тийм гүн гүцгий цэвэрлэгээ хийнэ гэж байна. Энэ нь магадгүй одоо жишээлбэл чи оюун санааны хувьд бол чи зөв ойлгох ёстой л гэж бодсон бол бодоод яваад байдаг тэрийг хизээч шийдгүй байсан бол чи яг зөв хоолж чад сурснаар л чи зарим нэгэн өчнөөс сална. Тэр чинь чи оюун санааны хувьд чи өөрчлөгдөж штэ. Энэ нь болохоор мэдээж кармын одоо шалтгаан учраас ийм мэдээлэл авах юм бол чи өөхөөний мэдээж гэдэг юм уу цусаар өтгөрүүлээд дэч гэдэг юм уу те нэг иймэрхүү. Ингэхгүй тийм учраас энийг ухаарчих юм бол чи тэрнээсээ татгалзаж чинь гэсэн. Тэгэхээр чи оюун санааны хувьд цэвэрлэгдэж байгаа байхгүй. Нэг иймэрхүү. Тэгэхээр энэ дээр болохоор оюун санаа болоод
сүнслэг төвшингийн эрүүл мэнд гэдэг утгаар ярьж байгаа болохоор би бас эрүүл мэндтэй холбоотой тайлбарлчлаа шүү. За дээрэс нь ажил төрлийн тухайтад бол таны 6 дугаар гэрт хэртэлд орж байгаа учраас 6 дугаар гэр гэдэг бол өдөр тутмын ажил байдаг. Чиний өдөр тутмын хийдэг ажил байдаг. Дээрэс нь бол бас эрүүл мэнд байдаг. За энэ дээр бас л яах вэ гэхээр зохицуулалт хийнэ. Дахиад л өөрийгөө дахин шинээр сэнчлэх, өөрчлөх, апдейт хийх ийм мессежүүдийг энэ хэртэлд танд олгох нэ. За тэгээд дээрэс нь энд бас нэг юм нууцлаг мөртлөө, ногдмол мөртлөө тийм баялаг гэсэн нэг зүйл гарч ирж байна. Тэгэхээр энэ нь болохоор яг хөө та өөр зээл ямар нэгэн түрээс альсвал гэр бүлийнхаа тийм өв хөрөнгө гэдэг юм уу? Өнөт материалын баялаг тэр зүйлээ бол ахиулах, сайжруулах, өөрчлөхөд бас нэлээд анхаарах үе гэнэ л дээ. Жишээлбэл зарим нь маш урт хугацааны тийм санхүүгийн төлөвлөгөө энэ төр гаргаад тэгээд тэндээсээ тийм өмчлөх гэдэг юм уу? Тийм эрхийг хөөцөлдөгч гэдэг юм уу? Эсвэл тэр удаан хугацааны турш төлөвлөсөн тэр санхүүгийн чинь төлөвлөгөөс ашиг орлого олох юм бол та илүү санхүү хинтгдээс хараат биш. Санхүүгийн эрхчлөөтэй илүү аялах, зугаалах, илүү эрхчлөөтэй байх тийм боломж олдох. Ийм үе гэсэн байна. За өөр нэгэн зүйл бол энэ чинь 6 дугаар гэр гэдэг чинь бас нэг өдөр тутмын ажилтай холбоотой болохоор чиний өдөр тутам тантай харилцдаг, холбогддог тэр нэгэн харилцаанд бол гинтийн шок гэмээр цочрол өгмөр тийм нэгэн бас нэг өөрчлөлт гинт бодож төлөвлөгөө тийм өөрчлөлт гарч магадгүй гэнэ л дээ. Тэр нь зөвхөн өдөр тутам гэдэг харилцдаг холбоотой байсан хүн ажлын зүгээр холбоотой өдөр тутмын тийм байсан хүн бол гинтхэн тэр чиний гэр бүлийн холбоотой болж хувирдаг ч юм уу те. Эсвэл зүгээр чиний хувийн тийм татна холбоотой болж хувирдаг ч юм уу. Иймэрхүү өөрчлөлтүүд орно гэл дээ. Энийг болохоор тийм гинтийн тийм шок байдалтай тийм том өөрчлөлт ирж магадгүй гэж энэ бол хэртэлтийн нөлөө юм. За нүрээд заасны ордныхныг өндөрлөж байна. За дараагийн орд бол мэдээж хоньны орд. За хоньны ордны бол хумхын 28 градусд болж байгаа энэ хэрчлэл бол хоньны ордны 11-р гэр. 11-р гэр бол найз нөхдийн холбоо, алсын зорилго, мөрөөдөл, тэмүүлэл, ол зомог. Энийг илэрхийлдэг. За танд бол ашиг орлого нэмэгдэнэ гэж байна. Шинэ сувгууд нээгдэнэ гэж байна. За тэгэхээр энэ хэрчлэлээр бол бас зарим нэгэн зүйлийг дуусгар болгож магадгүй. Энэ нь ямар вэ гэхээр 11-р гэр болохоор таны найз нөхдөд ижил санаа бодолтой тэр нөхрөл хүрээллүүдийг илэрхийлдэг. Тэгэхээр цахилга баттай байж зарим нэгэн тэр танд тийм шаардлагагүй гэх юм уу? Танд бүр ашиг өгөхгүй байгаа тэр нэгэн холбоо хүлхээсийг дуусгар болгож магадгүй гэж байна. За дээрэс нь санчир гариг бол таны 1-р гэрт байгаа юм байна. Ер нь бол аливаа асуудал бүх зүйлд бүтцийн шинжилэл хийх илүү сахилга баттай байх энэ төр ийм байдлыг танаас шаардна гэж. За хэрвээ ганц үе байх юм бол нийгмийн хүрээлэлтэй найз нөхдийн холбоо гэдэг юм уу? Тэндээсээ дамжуулаад алс хол амьдардаг хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож магадгүй гэсэн байна. За магадгүй зарим нь бүтээлч төсөл дээр ганцаараа ажиллах тийм боломж бас гарч магадгүй гэсэн байна. За тэгэхээр энэ бол 11-р гэр учраас юу анхааруул зохих вэ гэдгийг дээр хэлчихлээ. За тэгвэл дараа нь ерөнхийдөө бол таны хамгийн ерөнхий төлөвийг хэлэх юм бол таны энэ хэртэлт амьдралын чинь хамгийн сайхан бүрэн тэр хүслийг дөөрөн биелэх тэр боломжийг чи тэр хүслийг чи өдөөж өгнө л да. Сайхан тийм хүснээ хүсэл тэмүүлэл байгаа штэ. Тэрийг ингээд бүрэн дүүрэн биелүүлээ. Яг л
гэсэн ийм хүсэл. Энийг ч өдөөж өгнө гэж. За тэгээд энэ хэртэлтэй нөлөөгөөр бол одоо зарим нэгэн карьерийг маш одоо ашигтай санал авдаг ч юм уу те. Эсвэл карьерийн өсөж нэр хүнд чинь ингээд дээшлэх ийм боломжууд танд олж ирнэ. Тэгэхээр энэ дээр илүү төвлөрч ажиллах хэрэгтэй болж магадгүй гэж байна. Мөн одоо та карьерийнхаа төлөө шаргуу ажиллаж энэ одоо хүртэл нэлээд сайн ажиллаж ирсэн бол одоо бол харин та тэрнийхээ үр чимийг нь хүртэх тийм үе ирж байгаа юм байна. За өөрчлөлтүүдийн тухайтад бол шин чиглэл, амьдралын нэг цоо шин чиглэл, шин сувгийг нээгэн л дээ. За тэгэхээр эндээс шин чиглэл, шин сувг нэгдэж чиглэл өөрчлөгдөж байгаа учраас зарим нэгэн зүйлийг бас хуучин энэ хүртэл явж ирсэн зарим нэгэн зүйлийг бол дуусгар болгож хаах хэрэгтэй болж магадгүй ч. Магадгүй зарим нэг нь одоо олон жилийн туршид явж ирсэн тэр карьерийн байнталж ирсэн тэр зорилго чинь дуусаад нэг зорилго бэлэгдээ дууссан. Одоо дараагийн шинэ хуудас нь нэгдэж магадгүй. За ер нь бол найз нөхдөд нийгмийн хүрээлэлийн тухайтад бол кармын шинжтэй тийм холбоо, карм буюу одоо үеийн үр гэх юм уу? Ер нь үеийн үр гэх чинь дандаа муу гэж бас ойлгож болохгүй шүү дээ. Ерөөсөө учрах ёстой хүмүүс уучлаад л ерөөсөө хамтрах ёстой байсан гэсэн тэр утгыг илэрхийлж байгаа шүү дээ. Хувь тавилангийн шинжтэй гэж ойлгол илүү зөв гэж санагддаг. Тэгэхээр дээрэс нь бол санчир гараг таны энэ яг энэ нэгдүгээр гэртээр байгаа учраас энэ үл илүү та бодтой тэр найз нөхд гэдэг юм уу, түншлэлийн гэдэг юм уу, шин тэр нийгмийн хүрээлэлтэй бол илүү өөрөө хариуцлагатай, илүү санаачлагтай, илүү удирдан чиглүүлэх тийм үүрэгтэй тийм үе ирж байгаа гэж байна л да. За тэгээд энд төсөлт нь бол энерги, энэ эрсдэлтийн энерги бол ерөнхийдөө бол таныг одоо энэ амьдралын бүх салбаруудад одоо үйлчилж байгаа энэ та одоо тоглолт үзүүлж тайсан дээр тоглож байна гэж амьдралын тайсан дээр тоглож байна гэж бодох юм бол ер нь үзүүлбэрийн шинж чанартай гэнэлтэй. Магадгүй одоо жишээлбэл чи карьерийн залбарт од болж гялцж байгаа бол тэр чинь одоо жишээлбэл олон нийтэд жишээ болж гарна гэсэн үг байхгүй одоо тайзан дээр одоо уран бүтээлчд үзүүлдэг шиг адилхан. За магадгүй одоо энэ үед бол хоньны ордны тэр уран бүтээлчд алдартай дуучид жүжигчид эдгэрт бол бас маш сайн юм ирж байна гэсэн байна. За энэ хүрээд хоньны ордны төлөв байдлыг өндөрлөе. За дараагийнх нь бол өхрийн ордон. Өхрийн орд бол таны 10 дугаар гэрт энэ гэртэлт болж байна. Өхрийн ордны болж байгаа гэртэл таны 10 дугаар гэр гэж тоологдно. Таны хамхаас хойш. За ажил хэрэг мэдээж карьер, нэр хүнд гэхмэт энэ салбаруудад бол цааш нь хаалга нэгдэж байна гэж байгаа. За энэ эрсдэлтийг бол нэг тийм сансар огторгойд нэг тийм галт цаграг байгаа юм шигээр ингэж харж байна гэж хэлж ирсэн л та. Тэгэхээр энэ бол энэ эрсдэлт бол таны карьерийн хувьд тийм маш тийм эрчимтэй бол нисэх бит тийм хуурга нэг юм л те. Одоо урд нь жишээлбэл агуултай хэлбэрээр ингээл үүсэл дотроо ингээ боловсрол ингээ байж ийсэн бол одоо тэр агуултай чинь задаад нисэх эрвээхээ болж өөр нь нисэх ийм боломжийг эрсдэлт олгоно гэж байна. За дээрэс нь бол сарны хойд цаглаа таны 11-р гэрт. Дээрэс нь тэнд болохоор сугар гараг таны удирдагч сугар буюу Венус гараг мөн бод гараг бас байрлаж байгаа юм байна. За тийм болохоор санхүүгийн амжилт ирнэ, шагнана, урамшуулна, тушаал дэвших юм боломжуудыг бол энэ хэртэлт олгоно гэж байна. За энэ хэртэлт бол одоогийн энэ хэртэлт бол энэ хэртэлтээс өмнөх та энэ үйл явдлуудад карьер эрдэм тушаал дэвших янз янзын боломжууд бол 6 сарын өмнөөс эхлэл нь ороод ирсэн байдаг гэж байгаа. Аль эсвэл одоо дөнгөж эхлэл өөрчлөлт эхэлтэй үж байгаа бол ирэх 6 сарын туршид энэ үйл явдал болно гэдэг шүү. За магадгүй нэрээс үл таны тойрон хүрээлэгч найз нөхөд холбоотнуудын бол хүрээлэл өөрчлөгдөж магадгүй гэж байна. Тэгэхээр та өөрийнхөө бусдаас ялгагдах онцгой талыг ил гаргаад дахиад цоо шинээр өөрийгөө бүтээхийг хичээгээрэй гэж чинь. За тэгэхээр 10 дугаар гэрийн байдал үл ерөнхийдөө юм байна.
нийгэмд ерөнхийдөө хүчтэй байр суурь өөрчлөгдөнө. Байр суурь хүчтэй байр суурь одоо орж ирнэ гэсэн үг та илүү их дэвшинэ гэсэн үг. Хэрэв ажилдаа сэтгэл ханамжгүй байсан бол энэ хэртэл танд бол тэр сэтгэл ханамжгүй байсан тэр хаалгыг хаагаад цоошин утга учиртай танд илүү хөгжих боломжтой тэр хаалгуудыг нээж өгнө гэсэн байна. За ерөнхийдөө ямар гол шинжилгээний хувьд та өөрийгөө огт өөрөөр шинээр харна. Түрүүнд хэлсэн эрвээхэ болж уурна гэж авгалтай байжгаад эрвээхэ болж уурна гэж хэлсэн шүү дээ. Энэ бол та илүү хөгжиж өсөж боловсроод тэгээ одоо нисэх түвшиндээ орсон байна л гэж бас ойлгочих болно. За сугуур гариг бол таны эвээгч гариг, таны удирдагч гариг, таны ордыг захирдаг удирдаг гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ сарны хойд цангалаа 11-р гэртээ чинь холбогдож байгаа болохоор гадаад оронтой холбоотой карьерийн боломжууд альсвал амжилт, санхүүгийн амжилт, шагнал урамшуул ирж магадгүй гэсэн байна. За хүрээд өхрийн ордны төлөв байдлыг өндөрлөж байна. За дараагийн орд бол мэдээж эхрийн орд. За эхрийн ордны бол 9-р гэрт болж байна. Амьдралын утга учир 9-р гэр гэдэг сүнслэг зорилго, дээд боловсрал, шашин шүтлэг, ном, алсын аюултай холбогдно гэж. За шашин шүтлэг үзэл баримтлал гэдгийн тухайтад бол арцын үзэг үзэл оюун санааны төвшин бол маш өөрчлөгдөнө гинэ. Та зөвхөн суралцах биш карьерийн архиц дэвшилдээр бас сургалт, мэдлэг энтрийг бас та олж сонирхох, суух, альсвал та өөрөө тийм сургалтуудыг зохион байгуулж бас магадгүй юм байна. За тэгээд дээрс нь 9-р гэртээ холбоотой учраас аялал, гадаад руу аялах, өөр улсад амьдрах боломж ч юм уу эсвэл таны мэргэжлийг амжилтад сайнаар нөлөөлж болох тийм одоо багш, удирдагч, тийм хүмүүстэй уулзах энэ төр ийм боломжтой гэж. За амжилтын тухайд бол та яг тайзан дээр гэл одоо тоглолт хийж байгаа тэр од шиг л. За од хүмүүсүүд тэр тайзаа яаж эзэхэндэг вэ? Яаж авахлыг анхаарлыг татдаг вэ? Өөртөө татдаг вэ? Яг тийм байдлаар гялцнаа гэсэн байх шүү. За олон нийтийн өмнө үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах тийм боломжууд их сайн гарна гэсэн байна. 26 оны хэц хүртэл та карьертаа урд өмнө хизээч үзэж байгаагүй амжилтанд хүрэх магадaltaй гэсэн байна. За тэгээд 9-р гэр гэдэг бол за энийг хэлчихсэн. За дээрэс нь 9-р гэр бол одоо сүнслэг зорилго хэлсэн шүү дээ. За тэгэхээр карьерийн ахис дэвшлийн тухайтад бол сурч боловсрох, ур чадвараа дэвшлүүлэх гэд ярьчихсан. За тэгэхээр одоо санчир гариг бол таны 11-р гэрт барилж байгаа юм байна. За хариуцлага, сахилгаат дэг журам маш тийм хатуу хязгаарлалт эзэг тавьдаг энэ гариг бол карьерийн одоо ашиг орлогоо бодтойгоор төлөвлөхөд туслана. Одоо жишээлбэл карьер дэвшлээ гэж бодоход та хариуцлагыг илүү ухамсарлана ч гэдэг юм үү те. За мэдээж та карьерийнхаа салбарт од шиг ялцаж байгаа бол та мэдээж анхаарлын төвд байгаа. Тийм учраас энэ бол танд ажил хэрэг чинь амьдтай өмнө мэдэж байгаагүй маш олон зүйлийг дахин мэдэх ухаарах, амьдралын утга учирыг өөрчилсөн тийм өсөлтийг авчирнаа гэсэн байна. За хүрээд эхрийн ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Дараагийн орд бол мэдээж мэлхийн орд. За мэлхийн орд бол 8-р гэрт энэ хэртэл болж байна. 8-р гэрт болж байгаа хэртэлт гэдэг бол хамтын өмч хөрөнгө, өөрчлөлт, даалт ухамсарыг илэрхийлдэг. Өв заламжлалыг бас илэрхийлнэ. За дээрээс нь даатгалчиг бүх хөрөнгө оруулалт, мөнгө одоо бас дээрээс нь төрөөс одоо авдаг тийм мөнгөнд тэтгэлэг энэ тэрэг үйл явдлуудыг бас 8-р гэр хариуцдаг. Тэгэхээр энэ салбарт бол таны мөнгө болон одоо тэр өмч хөрөнгө, хамтарсан өмч тэр бүх зүйлүүдэд бол болон сэтгэл зүйн хувьд бол маш их шинжилэлтэй өгөх үе гинэ. Тэгээ 9-р гэр 8-р гэр учраас. За харин сарны хойд занглаа болоод сугар гараг таны 9-р гэрт барилж байгаа юм байна. Тийм учраас энэ бол 9-р гэр гэдэг бол боловсрал, мэдлэг
илэрхийлдэг багшлах, дээд боловсролыг илэрхийлдэг хойд замлаа гэж орж иж байгаа учраас энүүд бол надад энэ салбарт дахиж дэвших урагшлах тэмүүлэл хүсэл тэмүүлэл маш их болж байгаа хэлж байгаа юм л да. Тэгэхээр илүү өдрөг илүү ихтгэл үнэмшилтэй болоод амьдралын цааш нь ихтгэл найдвар төрж эхэлнэ гэж байна. За магадгүй энд бол одоо даалт мэдлийг сонирхох, даалт ухааныг одоо даалт ухааныг сонирхох зурхай тароо гэх мэт одоо зүйлүүдийг судлах одоо бас зэн совин дотоод одоо тийм мэдрэмж гэх юм уу тэр зүйлүүд бол маш тийм сувгууд нэгдэх юм боломжтой үеж байна. Зарим хүмүүсийн тухайд бол багшлах, зөвлөх, бусдад хуримтлуулсан мэдлэгээрээ тусалж одоо өөр бусад хүмүүст зам заахад туслах ийм боломжууд болтож магадгүй гэж байна. За магадгүй зарим нь бол алс хол орн руу нүүх тухай бас бодол төрж магадгүй гэсэн байна. За сэтгэл зүйн болоод тэр одоо санхүүгийн байдалд бол маш том өөрчлөлт гарах. Ийм зүйлийг дэлхийн ордныханд тохиож байгаа юм байна энэ хэртэлтүүд. За тэгэхээр энэ хэртэлтийг сонсохдоо бол нарны болон сарны нараараа мэлхийн орд, сарч гэсэн таны төрх үед мэлхийн ордод байсан бол бас дээрээс нь асцендент буюу мандалт орд чинь байсан бол мөн энэ зурхай хамаатай шүү гэх хэлэх байна. За энэ хүрээд мэлхийн ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Дараагийн орд бол мэдээж Арслангийн орд. За Арслангийн ордны тухайд бол энэ хэртэлт таны 7 дугаар гэрт болж байна. Хэртэлт 7 дугаар гэрт болж байна. За тэгэхээр харилцааны салбарт бол маш хүчтэй сэргэлт ирнэ гэж байна. Хэрвээ ганц үе болвол маш гүнзгий одоо таны амьдралд чинь маш том тийм өөрчлөлт хийх үс тийм дурлалын холбоотон аль эсвэл бизнесийн холбоотон ийм хүмүүс учрна гэж. Ерөнхийдөө бол хайр дурлалын холбоотон байх илүү магадaltaй гэсэн байна. За энэ одоо тэр түншлэл юм уу гэрлэлтийн одоо энэ холбоогоор бол холбоотой учирснаар та шинэ хэрч хүчтэй болно. Өөрийнхөө одоо байгаа харилцаагаа бол бүр цаад шинж төвшөнд өөрчилнө гинэ. За дээрэс нь магадгүй зарим нэгэн хүмүүс бол одоо эдгээр ямар нэгэн бас одоо холбоотой бизнесийн болон одоо хайр дурлалын холбоотой байсан хэдий ч тэр нь одоо тийм жоохон хэцүү ч юм айл эсвэл утга учраа алдсан хөжих тийм боломжгүй болцсон байгаа бол энэ одоогийн хэртэлт ангараг гараг дэлхийн ван гараг хоёрын нэгдэл энэ хэртэлтийн үед давцж байгаа шүү дээ. За энэ нөлөөгөр бол тэр холбоог таслаад дуусгаруулах ийм шийдвэр гаргаж магадгүй гэсэн байна. Энэ бол одоо амьдралдаа цааш нь орон зай гаргаж байгаа маш том үйл явц болно гэсэн байна. За тэгээд мэдээж санхүүгийн хувьд бол салалт хөрөнгө хуваах асуудал бол таны хувьд маш таатай буюу хохирлгүйгээр танд маш тийм шударгаар ингэж шийдэгдэж үлдэх ийм ивэл гариг ихсийн зүгээс танд өгч байна гэж. За энэ бол мэдээж Арслангийн ордны нар, сар, мандалт ордтой хүмүүс хамаатай шүү. Нар, сар, мандалт орд. За дээрээс нь сугар гариг бол таны 8 дугаар гэрт сарны хойд замлаа. Тэ давцж байгаа юм байна. За тэгэхээр энд бол хэрвээ хэн нэгэн хүн одоо тэр амьдралынхаа цааш шинэ үеийг эхлээд одоо салалт гэр бүл ч юм уу харилцаа холбоо салах өмч хөрөнгө хуваах энэ асуудал байсан бол энд чинь бас нэлээд санаар нөлөөлөх нэ. За карьерийн хувьд бол шин чиглэл гарч ирж магадгүй гэж цааш шин чиглэл.
За тэгээд ерөнхийдөө бол энэ бүх асуудлуудад бол таны гариг иргэсийн таатай нөлөө таны зүгт байх болно гэсэн байна. За энэ хүрээд таны Арслангийн ордны зурхайг өндөрлөж байна. Дараагийнх бол мэдээж охины орд. За охины ордны тухайтад бол энэ хэртэлт бол таны 6 дугаар гэрт болж байгаа. За энэ 6 дугаар гэр гэдэг бол ажил, эрүүл мэнд, өдөр тутмын дэглэм энэтэй холбоотой байдаг. За хамгийн чухал нь танд бол тэр өдөр тутмын дэглэм хэв маяг бол хувь тавилангийн маш том өөрчлөлттэй учрна гэж байгаа. Яг бол энд байрлаж байгаа тэр одууд бол танд одоо амьдралыг бүрэн дүүрэн мэдэрхэд хувь тавилангийн тэр нэгэн маш чухал хэв маягийг шилжихэд тэрний төлөө тийм тэсвэр хатуужил одоо тийм зоримог байж чадах тийм дэмжлэгүүдийг өгөх юм байна л да. За тэгэхээр дээрэс нь энд бас ажил хөдөлмөртэй холбогддог болохоор үлээ түрээсийн хөрөнгө гэр орон бас гэрийн тэжээвэл амьдрал энтертэй холбогддог юм л те. Тэгэхээр энэ бол зарим нэгэн одоо охинуудынхаа тухайтад бол харилцаа холбоогоо таслах тийм хүчтэй шийдвэр гаргах бас үе гэж байна. За магадгүй одоо энэ өөрчлөлт бол санчир гараг таны одоо энэ 6 дугаар гэрт байрлаж байгаа болохоор энэ өөрчлөлтийн нөлөө бол магадгүй 6 сарын өмнөөс танд ороод ирсэн байж магадгүй. Гэхдээ хэрвээ тгийг байсан бол одоо нас эхлээд 6 сарын туршид одоо энэ үйл явдал өрнөнө гэж. За тэгээд энэ яагаад чи одоо 6 дугаар гэрийг бас өдөр тутмын үйл явдал гэхээс гадна амтан чиний таны гэрийн тэжээвэр амтантай чи холбогдоод байдаг болохоор яг энэ үед одоо жишээлбэл гэх юм уу ч юм уу нохоо ч юм уу ямар нэгэн одоо амтан заавал муу нохоо биш байж бол л та монголчууд одоо морь ч юм уу те үнэч өгч юм уу тийм юм авах энэ тийм хүсэл ингээд төрөөдөл байгаа бол тэрийг энэ үед бас аваарай гэлээ. Тэр нь яагаад гэвэл магадгүй өмнө нь та тэр амтны дүр ч юм уу одоо аль нэгэн хідэн үе амьдралтай тийм байсан байх магадaltaй гэсэн нэг сонирхолтой юм. Энэ нэг зурхаж одоо би энэ Английн нэг битийн зурхаг орчуулад байгаа. Тэгчилээд байгаа. За энэ бол бас ямар байх нь харъя гэж бодож байгаа. Би бол голцоо янз янзын юмнаас төрж орчуулдаг. Гэхдээ энэ бол арай илүү тодорхой ярьчихсан байсан учраас энийг ярьсан. За тэгэхээр энэ охины ордын зурлал бол мэдээж сарны, нарны, асцендент охинуудад хамаатай шүү. За сар нар асцендент ордны тухайтай. За тэгвэл карьерийн тухайтад бол за ажил төрөлтөө тийм нэг таашаал мэдрэхгүй байгаа бол одоо тэр энийг өөрчлөхийг хүснэ гинэ. Тэгэхээр энэ чиглэл та өөр чиглэлийг аваа явуучих юм байна. За зарим нь бол битгэрт гарах энэ тийшээ ингээд шийдчихэж магадгүй гинэ. За хайр дурлалын тухайтад бол урт хугацааны томоохон өөрчлөлт гарна гэж байна. Зарим нь гэрлэх саналаа онно, зарим нь хурдмаа хийн энэ гэж байна. За эрүүл мэндийн тухайтад бол та жоохон ойр зургийн төр зургийн өрсөлдөөл үүсч магадгүй. Гэхдээ эрүүл мэндийн асуудалтай бол кармын шалтгаантай үр дүн байна уугүй гэдгийг судалж үзээрэй гэсэн байна. За энийг кармын шалтгаантай гэдэг нь дээр түрүүн би бас дурдчихсан. Одоо нэг тийм гариг ирэх сэвэж байгаа үед одоо шилээ дэглэм бариад эхлэх юм бол тэр чинь одоо бас чамайг цахилгаатад сургаж штэ. Тэр нь одоо жишээлбэл кармын эрүүл мэндийн тэр кармын шийдтэй тэр асуудлууд шийдэхэд сайн туслана л гэж байгаа. За гинтийн энэ хэрсэлтийн үед авчрах чамд авчрах гинтийн өөрчлөлтүүд юу байх вэ гэхээр гадаад улс руу нүүхээр шийдэж болов гэн зарим нь ном бичгээр эсвэл ном хэвлүүлэхээр гэрээ байгуулж магадгүй гэж байна. Эсвэл гинтийн одоо ажлын санал ирж чамайг гайхшруулж магадгүй гэсэн байна. За энэ хүрээд охины ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Дараагийнх бол мэдээж Жинлүүрийн ордных. За Жинлүүрийн ордны тухайтад бол энэ хэртэлт маш ээлтэй эрч хүчийг авчирна гэж байна. Заавал одоо хий буюу агаар махбодтой. Агаар буюу хий махбод гэдэг маань бол жинлүүр, хумх,
ихэр энэ 3 ордынхыг бол агаарж илэр байхадтай гэж хэлдэг. За энэ тухай бол мэдээж нар жинлүүрийн нар, жинлүүрийн сар, жинлүүрийн мандалд ордынх таваатай шүү. За энийг би надад хэлхээ мартчихад байдаг шүү. За тэгэхээр энэ бол таны агаар махбодтой учраас бусдаас илүү тадаг нөлөөлнө гэж л да нөгөө энэ хумхын ордонд болж байгаа өөрчлөлт чинь агаар махбодтой ордод болж байгаа гэж байгаа. Тийм болохоор тэгж байгаа. За амжилт болон одоо хойд занглаа. Амжилтын тухайд бол сарны хойд занглаа таны ажил эрүүл мэндийн салбарт чинь орж ирж байгаа юм байна. Тэгэхээр за энэ эргэлт бол таны 5 дугаар гэрт болж байгаа шүү. За 5 дугаар гэр гэдэг чинь хэлээ өнгөрчих шиг боллоо. За тэгэхээр амжилтын тухайтад бол суур гараг хойд занглаа хоёр чинь таны 6 дугаар гэрт орж ирсэн учраас түрээсийн асуудал болоод өдөр тутмын амьдрал эрүүл мэндтэй илүү анхаараарай гэж. Дэлхийн ертөнцийн одоо зүгээс танд одоо дэлхийн дээд ертөнц гэх юм уу юу гэх юм. Гариг ертөнцийн зүгээс гэх юм уу. Танд одоо ерөөл ивэл хайрлж танд амжилт авчирнаа гэсэн байна. За тэгээд санхүү ерөнхийдөө энэ үед бол бас санхүү зээл энэ гэсэн асуудал нэлээд хөндөгдөж магадгүй гэж байна. Уучлаарай. Гэхдээ энэ санхүү өр зээл нэвдэж байгаа ч гэсэн энэ бол энэ нь таны хувьд карьертай буюу ирээдүйн одоо тэр карьер ирээдүйн бизнестэй хөгжүүлэх гэж оруулж байгаа юм сайн шалтгаантай байгаамаа. Тийм учраас хэрвээ одоо жишээлбэл яг энэ үед хуваарь бизнес эрхлэхийг хүсэж байгаа бол энэ үе талах чи яг одоо нэгдэж байна гэж байна. За тэгээд гэр бүл өв залгамжлалын тухайтад бол та бас гинтийн тийм өв залгамжлах гэдэг юм уу? Аль эсвэл одоо санхүүгийн гинтийн ашиг энэ төр орж иж батгүй гэсэн байна. За мэдээж энэ эрүүл мэндийн асуудал бол үргэлжийн чухал байдаг. Тэгэхээр муур зуршлаас, донтолтоос эсвэл хоолны буруу хэвдэгэмлэн баримталдаг бол тэрийг өөрчилчих. Тэгэхээр юм бол эрүүл мэнд чинь сайжирна, маш сайн болно. Энэ дээр анхаарах нь чухал шүү гэсэн байна. За энэ хүрээд таны жилийн ордны цахааг хүрээд амжилж байна одоо хилэнцгийн орд. За энэ хэртэлт бол таны 4-р орон гэр бүл хөдлөх хөрөнгө газар нутаг хамт амьдардаг хүмүүстэй холбоотой хувь тавилангийн өөрчлөлтийн үүдийг нээж байна гэсэн байна. За тэгэхээр орон гэр нүүн шинэ газар руу нүүх эсвэл мөрөөдчихсэн түрээсийн байраа олох эсвэл өөрийн байрандаа хамгийн сайн түрээслэгчийг олж түрээслүүлэх юм боломжтой гинэ. За гэр бүлийн баялаг гэдэг өв хөрөнгийн тухайтад бол эцэг их эсвэл гэр бүлийн зүгээс гэр бүл дээд үеийнхнээсээ зүгээс одоо уламжилж ирсэн мөнгө хөрөнгө тань дээр шилжиж ирэх магадaltaй гэж байна. Энэ нь бас тэнд гинтийн аз тохиож магадгүй гэж байна. За энэ бол мэдээж таны гэр бүл өв удмын чинь санхүүгийн одоо ивэл юм аа гэсэн байна. За зарим нэгэн одоо хүмүүсийн тухайтад бол өрөөд маа үлдээх, шинээр хүүхэд үрчилж авах, альсвал зарим нэгэн хүмүүс нь ач зээтэй болох. Ийм одоо хувь тавилангийн түүх эхэлнэ гэж байна. За магадгүй зарим нэгэн хүнд бол одоо тэр удмын хүн, дээд удмын ч гэдэг юм таны мэддэг байсан тийм нэгэн хүмүүсийн зүгээс одоо бас тийм өөр хүүхэдтэй чинь холбоотой ч гэдэг юм уу? Тийм нэгэн бас түүх зөхиөдөж магадгүй гэсэн байна. За харилцаа холбооны тухайтад бол
бизнесийн болон хайр дурлалын түвшлэлд бол гинтийн тийм хурдцтай орчлолтууд гарч ирнэ гинэ. Ганц бие эхлэнцүүдийн тухайд бол одоо маш тийм сэтгэл хөдлөсөн амьдралыг чинь бүрэн өөрчлөх тийм хайр дурлалтай учирч магадгүй гэсэн байна. За. Энэ нь магадгүй одоо жишээлбэл дээд түвшний тийм болцол нөхцөлгүй хайр. Магадгүй гүн гүнзгий тийм сүнслэг холбоо байх магадaltaй гинэ. Тэр хайр дурлал чинь бол. За тэгээд тий. Энэ нөгөөтэйгүүр гадаадын хүн өөр хэл соёлтой, өөр шашин шүлэгтэй, өөр арьс тач гэдэг юм уу? Арьс өнгөний өөр ялгамжтай. Тийм хүмүүс ч бас байж магадгүй хайр дурлалын холбоотой гэж. За дараагийнх нь хүүхдүүд бол таны энэ үе бол танаас таны эрчим хүчнээс ивэл хүртэнэ гинэ. Тэдний амьдралд та жишээлбэл шинэ хайр дурлал эсвэл өөр хүүхдтэй болох таатай мэдээ тэдний зүгээс тэр өөр хүүхд бол танд маш тийм таатай мэдээ дуулах юм байна л да. Тий. За магадгүй энэ таны анхны болон хоёр дахь хүүхдүүдээс чинь тийм ач зээтэй болсон мэдээ ирж магадгүй гэсэн байна. За энэ хүрээд хилэнцгийн ордыг өндөрлөж байна. Дараагийнх бол мэдээж хилэнцгийн дараа чинь юу гэдэг лээ? За хилэнцгийн дараа чинь ном. За номын ордны тухайтад бол 3 дугаар гэрт болж байна. Тий. Энэ бол 3 дугаар гэрт хэртэлт болж байна. За номын ордны номын нар, сар, мандалт ордуудыг ярьж байгаа шүү. Энэ тэгэхээр 3 дугаар гэр бол ах トゥ хөрш одоо ойр дотно гэжтэй нийгмийн зүгээр ингээд ийм харилцаа бас илэрхийлдэг. Хөршүүдтэй харилцаа тий. За тэгэхээр богинохын хэмжээний аялал, сургаалт энтертэй холбоотой тийм өөрчлөлтүүдийг авчирна гэж. За магадгүй холын аялал мөргөл үйлдэх богино хугацааны аяллуудыг бас хийж магадгүй гинэ. Энэ үед хэртэлтийн нөлөөгөөр зарим номын ордон бол магадгүй энэ үед амьдралаа өөрчлөх тийм шийдвэр гаргаад гадаад улс руу нүүх. Эсвэл одоо цаашин гэр оронд нөөж орох гэсэн иймэрхүү үйл явдал болно гэсэн байна. За энэ үйл явдлын тухайд бол би бас миний мэдих зарим нэгэн номын ордныхын тухайд байлээ. Тэр сайхан гэр орон хилчлэлээр хийцсэн юм шиг санагдаж байна. За тэгэхээр энэ хэртэлт гэдэг бол одоо энэ болж байгаа өнөөдрөөс өмнөх 6 сар, хойш 6 сар энэ үйл явдлууд болдог. Магадгүй одоо хүртэл ямар нэгэн өөрчлөлтийг огт мэдээгүй байгаа бол энэ үдээс хойш 6 сард болох үйл энэ явдал өрнө гэсэн үг. Хэдийний болоод эхэлчихсэн бол одоо ингээд энэ төр өөрчлөлтүүд үргэлжлээд оргил үедээ хүрнэ л гэсэн үг. За дээрэс нь энэ хэртэлтийн нөлөөгөөр бол ах トゥ нараас чинь танд бас нэг жоохон тийм сорилт тулгаж магадгүй гэж. Магадгүй ах トゥ нартай ч холбоотой зарим нэгэн асуудалд та бас тийм онцгой анхаарах гэдэг юм уу нэг тиймэрхүү юм тохиож магадгүй байна л да. За зарим хүмүүсийн тухайд бол шин чадвар эзэмших, хувь заяаны одоо суралцах энэ гээд энэ нь одоо таны хувь заяаны бас нэг тийм шин чадвар эзэмсээд суралцаад ямар нэгэн сертификат аваад мэргэжлийн өөрчлөлтөд энэ хувь заяаны чинь цааш нь өөр үе таатгыг нээж өгөх юм боломж тохиох юм байна. За өв залгамжлал гэх юм бол эцэг эхийг орлох хүнээс бас тийм өв залгамжлах санхүүгийн байдлыг чинь дээшлүүлэх юм үернэ гэсэн байна. Энэ нь болохоор таны санхүүгийн байдлыг чинь огцом өөрчлөх юм байна л да. За мэдээж энэ үед бас нийгмийн харилцаа холбоо гэж байгаа сошиал медиа болоод одоо нийгмийн салбарт харилцаа холбоотой байдаг бол энд бас маш их амжилт авчирна гэж байна. Зарим нь одоо маш олон дагагчтай тэнцээсээ одоо маш олон одоо тийм алдаа
алдарших ч гэдэг юм уу мөнгө олох юм боломж олдог ч юм уу. Эсвэл одоо зохиолч хэрвээ хүн шинэ бүтээл туурваа тэр нь бол маш их алтарн дээр ашиг орлогыг авчрах. Ийм одоо боломжуудыг ийм одоо үе таалгуудыг энэ нээж өгнэ. За энэ хүрээд номын ордныг өндөрлөж байна. Дараагийн орд бол мэдээж матрийн орд. За матрийн ордын тухайд бол 2 дугаар гэрт чинь энэ эрсдэлт болж байгаа. За 2 дугаар гэр гэдэг бол мөнгө санхүү. Мөнгө санхүү дотроо бол бүр таны яг өөрийн чинь гараар хөдөлмөрлөж орлдог тэр мөнгийг хэлдэг. За тэгээд дэлхийн ван буюу Плутон гараг, ангараг гараг хоёрын нөлөө хэртэлтийн үед болж байгаа гол одоо нийтлэл болж байгаа энэ эрхсийн нөлөөгөөр та бол маш тийм зоримог. За ангараг гараг гэдэг бол Марс буюу ангараг гараг гэдэг бол зоригтой шийдмэгийн үйлдэл дандаа өдөөж дэмжиж өгдөг. Тэгэхээр энэ бол их зоригтой шийдмэгийн байдалтай байгаа учраас та өөрөө ажлын байр бий болгох, хуваараа бизнес эрхлэх, эсвэл гэр бүлийн бизнесээ өвдөж авах энэ тийм шийдвэрүүдийг гаргах юм байна. За магадгүй зарим нь бол онлайн ертөнцид бизнес хийх нь ихээхэн албарны ашиг олоо авчирч магадгүй гэсэн байна. За гэвч одоо энэ их мөнгө орж иж байгаагийн хэрээр бас гарынхаа салаагаар усгачиж болохгүй шүү гэж байна шүү. За тэнгэрээс ирж байгаа мөнгө ирж байгаа юм шиг санагдаад явчих магадгүй байна л да. Тэгэхээр энийг бол бас боломжтой бодолтой зарцуулаарай гэсэн байна. За шинэ байр худалдаж авах эсвэл түрээслэх замаар гэрээ өөрчлөх энэ гэсэн иймэрхүү одоо шийдвэрүүд одооноос эхлээд дараагийн 3 жилийн туршид үргэлжлэнэ гэсэн байх юм. Магадгүй та одоо байгаа газараасаа маш хол өөр хот, өөр улс руу, өөр бүс рүү энэ бас нүүх хэрэгтэй болж магадгүй байна л да. Тэгээд тэндээс орон байрны шинжилгээ худалдаа авах түрээслэх энэ гэсэн асуудлууд өрнөхнэ. За хайр дурлал гэр бүлийн холбооны тухайд бол генти мэдээ энэ үед дуулна гэж энэ хэртэлтийн үед. За энэ бол матрийн мандалт орд, матрийн нар, матрийн сар, мандалт ордынхаа матай шүү. За энийг хэлэхээ би дандаа мартдаг. За тэгэхээр энэ болохоор хайр дурлал гэр бүлтэй холбоотой учраас үр хөвгттэй холбоотой төлөвлөөгүй аялал. За аль эсвэл зарим нэгэн хүн нь бол бас гентийн одоо үр хөвгттэй жирэмс одоо тийм хөвгт төрөх гэх юм уу? Тийм мэдээг одоо гентийн тийм мэдээг энэ үед дуулж магадгүй гэсэн байна. За хоолтын эрүүл мэндийн тухайд бол хооллох дэг журам. Энэ бүр маш олон одоо энэ ордынх дээр гарч байгаа. Энэ хоолны дэг журам дэглэмийг л бол маш онцгойгоор өөрчлөлтөөр маш олон зүйл өөрчлөгдөж маш эрүүл мэндийн олон асуудлуудыг сайнаар шийддэг юм байна гэдгийг бол одоо маш их ярьдаг болсон ба штэ. Тэгвэл яг энэ зурхай дээр их сонирхолтой нэг хэртэлтэлж байгаа энэ зурхай дээр бол маш олон ордынхад яг юм гарч байна. Чи зуршлаа өөрчлөөл хэв маяг идэх хооллох юу идэх вэ, хэдэн цагт идэх вэ, хэр ихийг идэх вэ гэдгийг л өөрчилчих юм бол эрүүл мэндээ бүр эрс сайжруулнаа гэсэн. Иймэрхүү төлөв маяг гарч байна. За энэ хүрээд одоо энэ 2 дугаар сарын 17-наас эхлэх энэ төлөв байдал ялангуяа нар хэртэлттэй холбоотой энэ төлөв байдлыг өндөрлөж байна. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. За тэгээд ирж байгаа сүрээр дарагч хэмээх морин жилдээ бүгдээрээ илгээрээ хамгаалан төрлөөрөө төвшин алуулан уулцсан бүхэнтэйгээ сайныг ярьж сайхан ирээдүйг төлөвлөж сар шиндээ сайхан шинлээрээ гэж та бүхэндээ өрөөж байна. За баяртай. Шинэ оны буюу морин жилийн эхний сард уулзцаая. Мэдээж лайк, шеэр, subscribe хийгээрэй.